Энэ өдрийн минь тэгтээ чандаагаас үзүүлж байна. Өнөөдрийн хичээлээр бидэнд VLOOKUP гэдэг Excel-ийн функцийг ашиглаж сурах болно. VLOOKUP-ыг ашиглаад бид нэр хоёр таблыг ер нь бол хооронд нь ижлэх нь нөгөө нэг таарч байгаа ID ч юм уу регистрээр нь хоёр таблыг нийлүүлэх боломжтой. За чинь одоо энэ 3 гэдэг ID-г энэ хэсгээс энэ таблаас бид хайцгаая. За тэнцүү VLOOKUP. За 3-аас сонгогчий. Тэгэн гутаа цэг таслаад ингээд сонгогчий. Тэгэхээр цэг таслаад нэгдүгээр багныг нь босож гаргаж ирнэ гэж үзье. Нэгдүгээр баг нь буюу эхний энэ багныг хэлж байгаа. За дараа нь түрүү болон пасс гэсэн сонголттой түрүү байвал бид нэг 3-таа ойролцоож 3 эсвэл 33 гэдэг ID-тэй утга байх юм бол би гаргаж ирнэ гэсэн үг. Арай пасс байх юм бол яг 3 буюу 3 гэсэн утгатай таарч байгаа утгатай мөрнүүдийг гаргаж ирэх болно. За пассаар нь явчих. Энтер талаа. За 3-аар талаа 3 ташны болонгот. За 2 байна. За энийг дийшлүүлэх хэрэгтэй болов уу те гэж. За ингээд гараад ирлээ. Одоо энэ HP гэдэг нэр нь нэмүүдийг гаргаж ирэн HP дээлгээд нэрийг нь гаргаж ирэн гэвэл энэ хэсгээр бид энэ тав өөрчлөн гэсэн үг. Энэ багны дугаар ахгүй. Хоёрыг гаргаж болно. Хоёрыг сонгочих юм бол нэр нь гараад ирнэ. За ингээд хвчлэнгээр ингээд гарч ирж байна. За энэ тохиолдолд ингээд алдаа өгöd байгаа учраас бид нэр шууд lookup-ийн утгыг шууд ингээд өгч. Шууд ингээд өгч хэлдэг тэгвэл. За энтер тарлаа. За ер нь шууд D-гээс F гэл өгч хэлдэг. За ингээд хач. За ингээд 3 гэдэг ID-тэй дээл гэж нэр олдлоо. Toshiba буюу 5 гэдэг ID-тэй Toshiba олдлоо. HP буюу 2 гэдэг ID-тэй утга олдлоо гэсэн үг. Тэгвэл арын баганд бид нэр ингэж копи. За энийг копиж байгаа гот энэ дээр сонгож ойлгонготой. Яах ёстой гэхээр тэгэхэд би 3-аас сонгочих. Энийг нэрэн 3-аар өгч. Энтер. Аха. Дээс евро. Зэ бүртлэг гэсэн гооч. За гэх мэтлэн ингээд хэрэгтэй датагаа гаргаж авч болно.